Оройн төргийн үзэгчтэй даваа гарагийн орой 21 цагаас та бүхэндээ хүрдэг NBA Talk шоу нэвтрүүлэг та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. 34 дахь дугаар инхүү та бүхэндээ хүрж байна. NBA Talk-ийн ерөнхий ивент тэтгэгчээр PC Mall ажиллаж дуулахад таатай байна. Та бүх төрлийн цахилгаан бараа мөн гар утсыг урьдчилгаа төлбөргүйгээр лизингээр худалдаа боломжтой. Мөн ерөнхий ивент тэтгэгчээр илүү тэмүүл Pepsi ажиллаж дуулахад таатай байна. За бүгдээрэнд нь орой мэнд хүргэе. За мэдээж NBA-д хагас гişэ зурлалын тоглолтууд үргэлжилж байгаа. Тэгээд төлөө шууд хамтдаа эхний танилцуулах зурлалын тоглолтоос эхэлцгээе гэж бодож байна. Энэ бол Oklahoma City Thunder болон Denver Nuggets багийн тоглолтын 3 дахь тоглолт тийм ээ. За сайн харсанчлан Nikola Jokic Joker-ийн хувцас төстэй хувцас өмсөж бас орж ирсэн. Цуврал Denver-ийн талбараа шилжсэн. Тэгээд OKC-ийн талбараас хожил авсан учраас ер нь энэ цуврал эхний хоттой эхэлсэн гэж хэлж болно. Тийм учраас 3 тоглолт цувралын тэргүүллийг авах бас ач холбогдолтой тоглолт байлаа. За тэгээд нэг бахад 3 тоглолт надсан багийн 70-аас дээш өрн дараагийн шатнд шалгардаг гэдэг статистиктэй чухал ач холбогдолтой баг юм тийм ээ. Тоглолтын ихнээс мөрөндөө бэртэлтэй байгаа. Майкл Портер Жуниор тоглолтыг маш сайн эхлүүлсэн. Ер нь мөрний бэртэл нь бас нэлээд удаан хугацаа шаардлагатаар одоо онш гарсан байгаа мэлээ шүү дээ. Тэгсэн хэдий ч гэсэндээ ер нь нэлээд одоо том одоо юу гэдэг одоо багилцсан гэх юм уу, хамгаалттай гэх юм уу, болттой гэх юм уу тоглож байгаа гэсэн тийм ээ. Нэг жирийн энгийн нэг тейп биш байх шүү. Нэлээд сайн хамгаалж тоолж байгаа шүү лээ. Энд дээр Jokic 8 удаа бөмбөг алдсан. Юу. Watson энэ сэлгийг богино хугацаанд үрдэн өгс. Тэгээд бас 3-аас 1 хийдсэн Watson гэдэг. За тоглолт бол ер нь салж өгөхгүй л яваад тийм ээ. Өрсөлдөөн тийм ээ. Jamal Murray. За энэ тоглолт нь бол мэдээж Jalen Williams онцгойсон да. Ер нь плей-оффт улирлын 20 оноод унтслаа л байгаа. За энэ Aaron Gordon тоглолтыг тэнцвэл шилжүүлсэн бол тоглолтын төгсгөлд Nikola Jokic оноо тэнцүү байхад 3-ын зайнаас шийдсэн тийм ээ. За тэгээд нэмэлт цагт Denver Nuggets багийн ээж дараас нь довтлогоо амжилттай болсноор ийхүү тоглолт Denver Nuggets баг ялд байгуулсан. За Nikola Jokic-ийн тоглолтод 3-аас 10 удаа ширээ нэгэн амжилттай болгоогүй гэсэн хэдий ч 20-16 самбара хийсэн байна. За нөгөө л мэдээж плей-офф Jamal Murray, за Aaron Gordon мэдээж сайн тоглосон бол эсрэг талаас Shai Gilgeous-Alexander-ийн тоглолтод нэлээд таар үр дүнтэй тоглосон гэж хэлж болно. 18 оноо 13 самбар. Энэ жилийн хамгийн муу тоглолт нь тийм үлрэл плей-офф айл нь. Тэгээд цагт үрдээ 2 оноо авсан багаараа. Thunder 104 товтлсон. Тэр нь бол энэ тоглолтыг үзэхэд бол угаасаа тийм Thunder онооны зүрэг холдуулаад таслах боломж бол нэлээд их харагдажсэн. Байнгын өөрсдөө хяналтанд тоглолтыг авч явах боломж харагдажсэн чинь маш тийм яарсан товтлогоонууд транзишнд орж ирээ шууд бэлтгэлгүй шийдэлтүүд. Яг мэдээж тоглолтын тийм маяг тийм байдаг л да. Тэгээ тэрийг одоо чинь олон дараалж алдаад тахтай өвчлүүлээд хийгээдсэн. Тийм тул нэлээд ажиглагдсан. Ялангуяа хин дээр SJ дээр иж хамгаалт нөх хин дээр Lakers Minnesota-гийн эсрэгсэн цуврал дээр нэг Edwards дээр шууд дабл тим очдог тийм байдал SJ дээр их гарч ирсэн. Тэгээд тэр утгаараа хин Shai Gilgeous-Alexander хагас талбайд тоглохоос илүүтэй аль транзишн дээр тоглоё гэдэг бодол төрс. Хагас талбайд өөрөө өснөр ирж тоглож чадахгүй байсан.
Тэгээ тийм учраас маш их шийдэлтүүд хийж илаа. Тэр болгоныгоо бас оруулж чадахгүй алдаад яг нэг баг нь тоглолтын хэмжээг авах гээд ихлэхээр Шэгилс Александрын гаргасан шийдвэрүүд гүйцэтгэлэн тааруулсны бол бас ер нь тоглолт тэр юугаа хэмнэлээ олж чадсангүй дээ гэж миний хувьд бол тухайд бодож илаа. Тэгээд энэ тоглолтын төгсгөл бас 20 секунд гарангийн хугацаанд 3 оноо илүү байсан. Эхний тоглолтын алдаагаа давтах боломж байсан. Алдааны тоглолт хийгээд чөлөө шийдэл шийдүүлж дахиад тэрийгэ турших боломж байхад туршаагүй. Тэгээд хоёр хожлоо тэгээд харамсалтай нөхцөл. Нэгэн дээр нь болохоор хамгаалахгүйгээр чөлөө шийдэл шийдүүлээд тэр нь буруутсан бол энэ удаа болохоор чөлөө шийдэл шийдүүлэхгүйгээр хамгаалах гэж үзсэн Гордон сул шийдвэрлэх хэрэгслийг үүсгээд тэгээд улмаар хоёр төстэй нөхцөл байдлаас хоёр замаар хоёулангаар нь явж үзэл хоёулаа буруутсчихлаа. Тэгээд ер нь бол цуврал агуулгын ингээ анзаарах юм бол 4-тэгээр дуусчих болох үс нөхцөл байдал давуу тал байсан гэсэн үг. Оксид байсан гэсэн. Байсан. Сүүлийн 20 секундэд хоёр тоглолтод 2 ажигс 2 ажигдэлээр хоёулын дээр нь 3 онооны тэргүүлэлттэй байсан. Окси багийн хувьд ер нь бид хэд бас нэг ер нь ганцхан хэрэгжилжсэн зүйл байгаадсэн шүү дээ. Тэр нь баг арай жоохон туршлагагүй байж магадгүй гэдгсэн. Тэгээ 4-4 үеийн төгсгөл ер нь Шэгилс Александр өөрөө илүү давтлагч юм өөрөө нэг эсрэг нэг зөвхөн тавцсан тавталгаанууд яваад тоглолтыг нь харахад ерөнхийдөө нэг тийм паникэнд орсон ч юм уу нэг тиймэрхүү юм ажиглагдах шиг болсон. Тэгээд Андрын хувьд ер нь Окси багийн одоо 4-4 үеийн тоглолтын талаар ер нь юу гэж харж байна? Jade тоглолттой байсан. За тэр үед нь сүүлийн тоглолтын яг шийдвэрлэх үед Jade биш Shea рүү гэсэн тийм. Shea-ийн хувийн тоглолтоор тоглолтыг дуусгасан. Энэ дээр магадгүй юу гэдэг алдаа гэж хэлэхээс илүү яг мэдээж тасгалжуулагчийн үед багийн хамгийн шилдэг тоглогчд нь одоо юу гэдэг мөнгө өгөөл дууссан тийм. Тэгэхээр тэрэн дээр бол одоо алдаа гэж хэлэхэд зүгээр хамгийн гол нь Shea өөрөө тэрийг мэдрээд магадгүй Jade автод бөмбөгийн нөгөө тоглох бас боломж байсан болов уу гэж харсан. За тэгвэл бид нар бас Christian Brown-ы хамгаалтыг энэ дээр ярих хэрэгтэй. Мэдээж маш сайн нэг эсрэг нэг хамгаалтыг үзүүлсэн. За тэгээд плей-оффын тоглолтын дээр мэдээж юу гэдэг Shea-ийн одоо үлрэлийн туршид хийсэн тэр дундын зайн шидэлтүүд нь хамгаалттай ч хамгаалт үзэх хийсэн шидэлтүүд нь плей-офф тэр одоо юу гэдэг бас орохгүй байгаад гол ялгаан байгаад шүү. Цуврал 4-тэгээр дууссан байж магадгүй. Гэхдээ 2 цувралаа алдсан гэдэг юм тийм ээ. Тэгэхээр хэдүүлээ хамтдаа цувралыг өөрсөндөө авч чадсан багийн нэг шилдэг тоглогч бас үздэсгэ гэж бодож байна. За мэдээж энэ бол Aaron Gordon. За Aaron Gordon плей-оффт 3 удаа клатч оноо. Одоогоор Аваад байна тийм ээ. Нэгсэндээ 3 хожлыг дээр нэгс багтаа авчираад байна. 1997 оноос хойш анхны ийм багтаа клатч тоглолтыг үзүүлсэн тоглогч болчиход байгаа юм байна лээ тийм ээ. Энэ тоглолт нь сүүлийн 3 он шийдэлтийгт нэг над нэг тоглолт шууд саанд орсон нэг робот орой саанд орж илээ. Big Shot Bob гэдэг. Aaron Gordon яагаад ийм хочоодоо өршлөхгүй байгаа юм бол гэж бодол бас төрж исэн. Тэгэхээр өөртөө ихтэй байна. Ерөөсөө за өндөр өвдөө уусаа 3 шийддэггүй шүү дээ. Тийм шүү дээ. Гэхдээ багт нь хэрэгтэй үед шийтгэс эргэлзэхгүй байна гэдэг маань энэ хүн өөртөө ямар ихтэй байгаа гэж байна шүү дээ. Тэгээ Clippers-ийн суврал дээр ч гэсэн те Гордны данкаар ерөөхдөө бас дараагийн шатнд шалгарлаа. Тэрний тоглолт нь Гордны найдвартай фри троувор авлаа. Сая сүүлийн ажил дээр 3 дахь тоглолтын ажил дээр Гордны 3 онооны ячаар хожлоо гэдэг. Энэ тоглолтч яхахгүй энэ плей-оффын багийнхаа хамгийн том нөлөөтэй 3 тоглогчийн нэг нь байж чадсан. Тэгээд энийгээ гол нь тогтмол хийгээд шүү дээ. Ямар ч багийн эсрэг ямар ч орой хожигдсон тоглолтын дээрээ ч Гордон яг өөрийнх нь тоглолтыг үзүүлээд байгаа байхгүй. Багаараа Мөрэй 40 хүрэхгүй хувьтай довтолцсон, Йокич 40 хувьтай довтолцсон бахад Aaron Gordon 50 хувьтай довтолцсон л байгаа. Тоглолт дуусгаад. За тэгвэл хэдүүлээ хамтдаа багийн лидер болох Никола Йокичийн энэ 4 тоглолтын байгаахаа байдлаар тийм үзүүлээ тийм ээ. Ассист нь буурсан байна гэхээр Йокич угаасаа тоглох тохгүй байна энэ цувралт Тийм ээ. Яг ихний тоглолтон дээр л нөгөө 40-оор хийгээд тэгээд энэ самбар онооны үзүүлэлт нь өндөр сайн байгаад тийм. Сүүлийн 3 тоглолтыг харах юм бол таар байгаа. Үнэхээр таар байгаа. Йокичиг одоо ийм таар байх нь бид Бараг анх удаа 6 жил хараагүй шүү дээ. Тэгээд гол нь сая өмнөх тоглолтын дээр 3-аас 10 шиднэ гэдэг нь Йокчоос гардаг үл зүйл шүү дээ. Тэр уусаа тэр хүссэн байрлалаа хүссэн цэг дээрээсээ товтлоог үүсгэж чадахгүй байна. Та нарын хамгаалтыг л магтахасаар авах болох шиг. За тэгээ мэдээж 5.8 бөмбөг алдалт гэдэг бол
Йокчээс бас тэр бүр харагдаад ээдэггүй зүйл баг гэж бодож байна. Тэгээд амжуулт өгөхөд хэцүү байна. Өмгөө их алдчихж байна. Будагтаа талбаар руу ороход хэцүү байна. Тиймээс шидэлтүүдээр оноогоо авч байна. Ер нь зөвхөн өмнөх цувралд ингэж ярьсан шүү дээ. Йокчийг духгүй байлгах баг хамгийн байж болох хамгийн сайн хүн нь зүү боцоох гэж ярьж байсан. Оксидтэй тоглоход бол энэ нь арай өөр болно, арай гайгүй болно. Давтлагад арай илүү тийм хэцүү биш байх болов уу гэж ярьж байсан. За тэгээд 40-20 хийхэд нь ер нь за Оксигийн ер нь будагтай талбайд Йок гэж бол ер нь одоо цэнх юм байна гэж ярьж байсан. Тэгээд энэ дээр энэ Оксигийн хийж байгаа хамгаалалт Йок шүү ямар нөлөө үзүүлж байгаа юм бэ? Мэдээж байлгүй ах. Яг тэгвэл одоо ингээд 1-3 хүртэл бүх тоглолтын дээр бөмбөг алдтыг харах юм бол дандаа бүх тоглолтын дээр Дэнүр Нагацуг илүү бөмбөг алдалт хийсэн баг. За энэ юутай холбоотой гэхээр утга урд шувны хамгаалтны дарамт те. За тэгээд юу гэдэг нь Чэт Холмгрен Хартинштайн хоёрын хамгаалт бас сайн байгаа. За тэр хоёр талбай дээр зэрэг байгаа тохиолдолд зарим тохиолдолд тэр гурван шугам руу гарахтаа жоохон удаан гараад нь удаа гэсэн тийм шилжилтийн жоохон тийм асуудал байгаа. Тэр Гордны тэр шилдэн дээр ч гэсэн Чэтийг бид нар харсан багтай тусалчаад буцахтаа арай жоохон удаан буцсан. Тийм зүйлүүд ажиллагдсан. Тэгээд бас нэг хамгаалт нь болохоор эхнээсээ шууд өндөр хүн авахгүй жижиг хүн аваад байгаа. 3-6-ны тиймд нойрхон байхад мэдлээ авах хүн аваад байна. Нэг эмбид дээр смартыг тавьдаг байсан шүү. Тэгээд доошоо ороход нь түүний олж нөхөж ирдэг. Тийм хамгаалт. Гэтэ яг тоглолтын турш биш. Яг зарим позишн дээр нөгөө Дэнүрийн хурдан товтлохог бол тэгээд зогсоочод байгаа. Химнэлийн. Тийм учраас Йокичийн дамжуулалтын тав бага байгаа даа. Нөгөө талаар Йокичийг хамгаалах хэд аргууд байгаа шүү дээ. Тийм доорт очиж болж байна. Каруса хүртэл алдчихад байгаа байхгүй. Тэгээд хажуугаас нь Чэд юм уу Жэлний Ларсан юм уу Хартинштайн ч юм ингээд тусалж ирээд ингээд хахаар Йокич жоохон тохгүй болох шүү. За тийм бол хэдүүлээ шууд хамтдаа сурлын 4 дахь тоглолт руу оръё. За өнөөдөр шиг болсон. Сурал болон плей-оффт нэг хожихдоо ийм орны зүрхтэйгээр хоцсон маа тийм ээ. За Окси Тандербагийн хувьд бол 3 ажил авахтаа илт илэрхсэн бол 2 ажил. Удиралт 3 ажил тийм. Удиралт плей-оффт айл. За Нагетс бол мэдээж оног авцсан дараалж ирсэн. J-Dub 4 оногийн, Shea 6 оногийн яг эцсийн мөчөд хариуцлагыг бол үргэлжсэн. За тэгээд тоглолтын статистикийг харж байна. Өнгөрсөн тоглолтын гол дотор Jalen Williams 10 оноо. За энэ эсрэгээрээ Shea бол өөрийнхөө ажлыг хийсэн. Сэлгээг магтмаар байна тийм. Оксигийн сэлгээ 3 тоглолт 10-аас тэшн авсан. Тэгээд талбай дээр явахдаа нэмэх үзүүлэлттэй байсан. Алекс Карусо гэдэг тоглогчийн багт ирсэн хэрэгээ жинхэнэ утгаараа плей-оффт харуулж байна. За удиралд бол зүгээр нэг 20 минут дундчлаа л нөлөө нь тийм том биш юм шиг тийм. Карусогүй явчихаар юм шиг харагдсан. Яг плей-оффт бол эсрэгээр Карусо багийн гол сэлгээний тоглогч байж чадчихсан. Тоглолтын хэмнэлийг алдуулдаггүй сэлгээ гэхлээр аюу гоё яваад байна л тийм ээ. Ямар ч тоглогчоо суулгасан гэсэн тэр хурдтай Оксийн нөгөө хамгаалттай давталгаатай тэр хэмнэл ерөөс алдагдахгүй байгаа тийм үү. Aaron Higgins, Casey Walls, Caruso гэдэг 3 тоглогч. Гуруулаа хамгаалт авчирж байна. Тэгээ гуруулаа 10 он авч гарч энэ 3 бүр талбай дээр маш ашигтай тоглогч болчихсон. Эсвэргээрээ Peyton Watson өшөө жоохон тогтвортой тогломоор байна. Тэгээ яг ингээл онооны самбыг хөдөлгдөг нь ялч нөгөө 6 тоглогчоос өөр байхгүй байсан хэвээрээ л байгаа. Тэгэхээр ер нь тэгээд Nuggets team сэлгэнээс өөр тоглогчдод олон минут өгөх үнслэлгүй болчиход байна л да. Тэгээд одоо зүгээр өнөөдрийн тоглолтыг хараад зон авч байгаа баг бүтэн тоглолт зон авчлаа шүү дээ. Тэрийн зүгээр тамирч нилээ ядарч байгаа юм шинжилтэй. OKC ийм хурдан пейст, хурдан хэмнэлтэд тоглодог баг дээр ростер ротейшн юм цөөхөн тоглож ашигладаг 6-7 гэж. Тэгэхээр гол тоглогчтой ядраахын тулд шилжилт баг хийх юм бол ингээд зооны хамгаалт аваад байгаа тал. Тэгэхээр Nuggets зарим ингээд сайн 3 тоглолтын дээр хожигдсон тэр тоглолтыг хараад Shea энийг гарч яг тэр тоглолтыг үзэж байхад бол яг түрүүлсэн шүү дээ. Shea-с болоод өөрөөсөө хэмлээ алдаад хожих боломжтой алдсан. Тийм учраас Shea гэлсэлсэн дээр маш зүйлийг бодсон л баг. Тэгээд сурал одоо ингээд энэ чигээрээ 7 тоглолт төрөхгүй юм шиг санагдаад надад л үдийг санагдчих. 6 тоглолтод дуусч байгаа. 6 тоглолтод дуусч байгаа. Тулаа одоо зурвал 2-2 болцсон байгаа тийм. Хоёулаа биений хатлбаас нэг хожил авчихсан тийм. Тэглээ ямарчсан талбайн даваатлаа OKC эргүүлж авлаа маш чухал хожлыг байгууллаа. Тийм. Агуулга одоо бол яг нөгөө нэг Дэнүрийн тоглолттой бас илүү дасаад эхэлж байгаа болов уу гэж бодоод байна.
Тэгээ түрүү хэлсэнчлэн дээр нөртлөхөө хариу барих нүүдэлгүй болчиход байгаа учраас харахгүй амар өгөн. Тэгэхээр бас 6 тоглолтод ерөнхийдөө дуусах магадлал өндөр юм болов уу гэж бодоод байна. Эсвэл ингэж магадгүй юм. 2 дахь тоглолтыг ерөнхийдөө Дэнүрийнхэн тэгээ хайцсан шүү дээ. Уншуулад. 5 дахь тоглолтыг хаяад Азаа үзэж магадгүй. Эхний хагасныг үзээд болохгүй бол хоёрт хаяад амарч агаад өөрсдийнхээ талбай дээр юу ч гэсэн 7 дахь тоглолт руу гаргачээ. Тэгээд 7 дахь тоглолтын уур амьсгал, 7 дахь тоглолтын туршлага талбай дээр нь бид бол ганц тоглолтод 8 тавиад гаргалчих магадгүй. Ийм сонголт руу очиж магадгүй. Тэрнээс би бол одоо 5 дахь тоглолтын дээр бүхнээ шавхаад хожигдчихвол 6 дахь тоглолтод дуусчих хавьл ихсчих юм болов уу гэж бодно. Яг тэгэхээр одоо цувралууд дандаа 1 хоногийн л зайтай байгаа. Дандаа 1 хоногийн зай. 7 тоглолт гарсан чинь. Нөгөө талаар яг тулгаан ярьж Дэнэр багаараа бас нэг төлөвлөгөө боловсруулах гэдэг шүү дээ. Ямар тоглолт тохиолж байгаа. За 5 тоглолтыг хайчих гэсэн төлөвлөгөө гаргахгүй. За яг тэгвэл өмнөх тоглолт 2 дахь тоглолтын дээр болохоор эрт оноос алдсан болохоор ерөнхийдөө тэгээд нэг тоглолт авцсан байсан болохоор харьцангуй эрт гарааныхаа тоглогчдыг татсан баг. Тэрнээс 5 дахь тоглолт бол хамгийн чухал тоглолт тэр одоо айлын талбайд нөө маан талбайд нь хамаагүй хамгийн гол асуудал нь бол Дэнэр хэвд ялч ротейшн болчиход байна л да. Жишээ нь Портер Жуниор одоо юу гэдэг үнэхээр мөрөн болохгүй байгаа болохоор өөрийнхөө яг тоглолтыг 100% гарах боломжгүй болохоор ерөнхийдөө Westbrook сэлгэнээс орж ирээд тэгээд сэлгэнээс одоо ингээд ганц яг бүр олон минут тоглож байгаа нь Westbrook байна те. Тэрнээс юу гэдэг Peyton Watson, Stratford эдэр бол нэг төрхөн зур нөгөө гарааныхаа хэдийг амраах маягаар л гарч ирээд байгаа болохоос яг үүрэг хариуцлага нөлөө үзүүлэх хэмжээнд ерөөсө тоглохгүй. Энэ бол санааг зовоод чинь. Гэхдээ бид нар харсан ерөнхий 4 тоглолтын агуулга OKC илүү байсан ч гэсэн туршлага гэж зүйл үнэхээр плей-офф төр хамгийн чухал зүйл байдаг юм байна. Яг туршлага гэдэг зүйлээр л энэ сурал 2-2 гэдэг дээр явж байна те. Тийм болохоор Denver Nuggets-ийн хувьд одоо юу гэдэг энэ суралт хожихын тулд 5 тоглолтыг заавал авах хэрэгтэй болов гэж бодчих. Бүхнээ ажиллаж хамаагүй авах хэрэгтэй. Ер нь зүгээр плей-оффын сурлалын явж явах үед ер нь багууж ер нь яг ийм планыг ер нь гаргадаг уу? Энэ тоглолтыг хэрвээ алдвал ийм болно ч юм уу? Энэ тоглолтын дээр илүү жоохон нөөж тоглолт ч юм уу? Яг Дэнүрийн талаас ийм нөхцөл байдалд орсон тохиолдолд иймэрхүү план, тиймэрхүү юмнууд гарах болов уу? Засгалжуулагчдын зүгээс хоёр засгалжуулагч. Жишээ хожигдно гэдэг план бол хийж байгаа. Тэр бол ойлгомжтой. Ерөнхий цуврал дээр нэг барьсан нэг төлөвлөгөө гаргана шүү дээ. Тэгэхдээ өргөс нөө нэг backup plan дараагийн төлөвлөгөө байх хэрэгтэй, B plan байх хэрэгтэй. Тоглолтын дээр угаасаа тоглолтын дээр нэг тоглолтод орж ирээд за өнөөдөр хамгаалт юм байна, довтлоо юм байна гэдгээ бариад орно. Тоглолтын турш тэрийг солих тохиолдолд нэг л гаруул гарна. Яг планаа солих. Тийм. Нэгээс 2 удаа за магадгүй 2 гарч магадгүй. Тэрнээс дээш гарвал тэр тамирчдын тэр дарамтны дунд би физиологийн хувьд ингээд ачааллаад ядраад толгой ажиллах нь багасж байгаа шүү дээ. Мэдээж ачаал. Тэгэхээр нэмэлт мэдээлэл аль болох их бага байх тусам тамирчдад амар байх. Яг л тэгээд өршлөөд бүх төлөвлөгөө өгсөн. За энд дагуу бэлтнэ гэдээ бэлтгэлээсэн тэр дагуугаа чинь миний сурсан, миний ажиллаж байгаа нөхцөл байдал бол тийм л байна. Тэр нь одоо олон сайн шилдэг суулжуулагчдаа сонсож байгаа зүйлсэн тийм л байна. Ер нь тэгэхээр одоо NBA-ийн тоглолтноос нь ажиглаж байгаа шүү дээ. Эсрэг баг хариу цохилт өгж байгаа. Тэгээ тэр цохилтод магадгүй нэг юм уу за үсрээд 2 удаа өөрчлөлт хийх гэж оролдоод хэрвээ тэр нь үнэхээр бүтлгүүх юм бол одоо тоглолтыг хайж байгаа ч юм ийм хүүд тохиолдод бас мэрсээр ажиглагдсан шүү дээ тийм ээ. Тэгэхгүй дээр ингээл өөрчлөлтөд оролдоод дахиад эргэж ирэх гээд оролдоод байхгүйгээр бас нэг үндсэн планаа бас барьж явдаг байх нь. Анаас цолж өгч. Яг тэгээд яг тоглолтын дээр гаргасан алдаа оноогоо хараад үндсэн одоо юу гэдэг тоглолтын тэр төлөвлөгөөн дээр нэмэлтүүдээр жижиг өөрчлөлтүүдийг хийн тий. За тэгээд энэ өөрчлөлтүүдийг хийх илүү боломжтой баг нь бол OKC яг л илүү олон тоглогчийг ашиглаж байгаа учраас тий. За Дэнерийн хувьд бол түрүүн баясаа чинь бүсийн хамгаалтыг аваад ерөнхийдөө харьцангуй тоглогчтой амраах тий илүү их ачаал өгөхгүй байхлаас нь тэрнээс ялчгүй бүтэн тоглолтын турш хувийн хамгаалт аваад одоо юу гэдэг нь Шейг, J-Dub-д илдэн гэхээр яг үнэхээр 6 хүний ротейшнтэй багж байгаа хэцүү болчиход. Тэгэхээр ямар ч ихнийхээ нүүдлийг бол OKC бас Denver багийн зүгээс бол хийцэн байгаа юм байна. За энэ үрээд NBA Talk-ийн маань ихний хэсэг өндөрлж байна. Зөв засварлаад эргээд уулзцгаая.
Эрийн төвтөн морил үзэгчтэй NBA Talk-ийн 34 дахь дугаар та бүхэндээ хүрж байна. Ингээд 2 дугаар хэсэг рүү орцгоё. Шууд тоглолт руу орё гэж бодож байна. Энэ бол New York Knicks болон Boston Celtics багийн тоглолтын 3 дахь тоглолт. За Boston Celtics баг талбайдаа 2 ялагдал хүлээснээр ийхүү New York Knicks багийн талбайд зочилж очиж тоглосон. Эхний хоёр тоглолтод хожсны дараа 51% магадлал гэсэн мэл шүү дээ. Тийм. Чүүэ дээш Чүүэ баг илүү гэсэн гарсан. чинь бүр яг зөв 1%. Хоёр нь 2% дээр марсан бэлээ. Тэгээ тэр нь ч 3 дахь тоглолтын дээр харагдсан дээ. Харагдсан. Одоо ер нь 3 тоглолтод бас гурвууланд нь 20 оноо илүү гарч үзүүллээ шүү дээ. 20 оноо илүү гарна гэдэг бол Энэ тоглолтыг шөнө үзээд бас 20 оноо илүү гарахаар нь бас юу болох гээд байна. Үзүүлээд үзсэн. Юу болох гээд байл гэж. Хизээ бариулах юм бол гээд. Тийм чи байнга л ийм юм болох юм уу гэн ингэж л эхлэх юм те. За тэгээд нөгөө шүүмжлээд ийсэн 3 оноо шидэлтүүд нь эсэргээр эхнээсээ ороод эхэлсэн дээ тийм ээ. 40-с 20 тий. 20 гэдэг чинь 60 оноо шүү. плей-офф амар тоо шүү. Тийм шүү. Ер нь тэгээд 40-д 20 гэхлээр бас нэлээд өндөр өдөржсэн байна. За тэгээд яг ингэж тоглож байгаа Бостон бол их тожих баг хэцүү л дээ. Яг энэ шидэлт нь орсон Бостон бол. илүү будтай талбараа дайрж ороод өмнөх юм дээрс хэлсэндээ те одоо энэ хүртэл явцсан байгаа тоглолтынхаа арга барилыг бас их юм нэг өөрчлөхгүй те гэсэн яг ер нь тэр зураг арай л Порзингс чи өвчин туссан юм байл л шүү дээ. вирусны өвчин Харин юм те. Тэр ингээ биеийн сулбаагаад сулраад идэг гэсэн байл л шүү дээ. Тэгээд ер нь өөрөө хэлэхдээ одоо энэ зүйл намайг дотроос нь ингээд аюу тухгүй байгаа одоо дотроос идэж гин гэдэг утгатай нэг тийм хүү вириглас хийсэн байлээ. Кантийн гар жоохон гинцэн тий. Нэг айлуу. Тийм байсан нэг хурууныхаа нэг аюу нэг болгосон. Одоо Хуурсан зөөрсөн. гэсэн. Мултарсан гэж. Мултарсан. Ямар ч яг чухал тоглолтууд явж байгаа болохоор тоглохыг тоглох баг. Гэхдээ Причер цэлгэнээс 23 оноо. And Peyton Pritchard амар байсан. Сэлгэнээс 23 оноо, Jason Tatum 22 9 7. За Jaylen Brown 19 оноо, 8 6 самраас мөнгө авалт. За тэгээд цуврал ер нь жоохон сунагт тусмал босс элтс илүү ашигтай байх тийм ээ. За нөгөө тоглогч нар бол мэдээж сэлгээ тун баг ашигладаг баг учраас. За тэгээд энэ тоглолтод 40 удаа халын цай шидэлтийг гүйцэтгэх оролдлого хийгээд 20-ыг нь оромжтой болгосон. За ер нь 20 удаа уураас ийдсэн тохиолдлууд ер нь хэцүү баха. Эсвэл баг ямар ч багч ер нь хэцүү болов гэж бодож байна. Зөв Никсийн сайн үзүүлэлт ямар ч самбраар тэргүүлсэн хэвээр байгаа юм тийм чигсэн тоглолтын дээр ч гэсэн. Бодлогооны самбар зүтгэлтэй. Тэгээ чөлөө шидэлт илүү гэж. Ерөнхийдөө сайн үзүүлэлт шүү дээ. Чигсэн ч гэсэн. Одоо тэгээ энэ нөгөө нэг чөлөө шийдэлт ийм их байгаа шалтгаан бол мэдээж нөгөө Mitchell Robinson хакмиг Mitchell Robinson хийгээд байгаа. Тэгээд хэдүүлэн өмнөх дугаар дээр ярьсан чинь Garden 5-ыг алдааны асуудлаас хол байлгахын тулд 4 дээр гаргаад 5 дээр Mitchell Robinson гаргая гэд. Тэгсэн чинь босс хэлтгсэн хариу үйлдэл нь болохоор одоо Mitchell Robinson дээр ингээд алдааны тоглолт хийгээд эхэлсэн байгаа гэдэг. Тэр Робинсон 12 шидэлт хийсэн. Дөрвийн л оруулсан. Дөрвийн оруулсан. Тэгэхээр үр дүнд хүрсэн. Үр дүнд хүрч юм. Тэгэхээр New York Knicks-д энийг ашиглах нь одоо бүр болчиход байна шүү Тийм. дээ. Боломжгүй болчиход байна. Одоо оруулахт нь залбираа суугаад л тааш болохгүй байх л та. Нөгөө тоглогч нар Mitchell Robinson ч гэсэн өөрт нь аяг хэцүү байх шиг байлаа. Яг тэр тоглолтыг хийгээд өөрөө нөгөө торуулгын шидэлтийг оруулж чадахгүй болохоор гаргаж байгаа реакшн ч юм уу тэр юмнууд амар хэцүү байгаа юм л да. Тэгэхээр New York Knicks ер нь дараагийн одоо чухал тоглолт байгаа шүү дээ. Мэдээж талбай дээр бас заавал хожих хэвээр тоглолт нь болж байна. Ямар өөрчлөлтийг хийх вэ? За ямар ч сан заавал 4 тоглолтод New York Knicks хожих хэвээр. Ямар нэгэн аргаар тий. Тэгэхгүй юу гэдэг нь сурал 2-2 болоод Бостон руу явах юм бол энэ сурал өстой жинхэнэ 6 тоглолтод дуусах магадлал нь илүү ойлгомжтой болж ирж байгаа гэж харж байна. Яг л тоглолтын яг агуулгаар бол 3 тоглолтын дээр аль алин дээр нь 7 оноо Бостон илүү гарсан тий. Харин 3 тоглолтын дээр оноог ойртуулах боломжийг New York Knicks багт өгсөнгүй. За тэгээд үнэхээр яг багийн тэр гол тоглогчдын хувийн ур чадвар гэдэг зүйл нь ялчгүй Boston Celtics багтаа илүү байгаа юм л да. New York Knicks-ээс харахад Karl Anthony Towns-ийн ер нь маш сайн тоглолт New York Knicks тойж авчих юм шиг ер нь харагдаад байна. Тулгаагийн үед ер нь New York Knicks яаж тоглох вэ? New York Knicks одоо
яг хэцүү л байгаа юм л да. Одоо эхний хоёр тоглолтын дээр харах юм бол Jalen Brunson тоглооны гүйцэтгэл энэ плей-оффын хамгийн тааруу нэсэн. Дөрөвдүгээр үед үнэхээр клач байгаад оноонууд авсныг стооцвол эхний 3 үед Жрүү болон Derek White-ийн хамгаалтаас гарахгүй байгаа. Тэгээд хамгаалагчаа сольчихээр Jalen Brown, Jason Tatum хоёр нь ялгаагүй сайн хамгаалт баг бүр ингээд өндөр урт Хэцүү болчиход. бүр хэцүү болчиход байгаа. Тэгэхээр энэ асуудлыг л зэгцэлж одоо Porzingis ч юм уу, Horford ч юм уу эдгээр тоглогчийн үүдээс аль болох товтлуулахыг зорих хэрэгтэй болов уу. За тэгээд нөгөө талаасаа яг OG Anunoby их муу тоглолцсон. Тэгээд OG Anunoby Bridges гэдэг энэ үүргийн тоглогчид нь нэг нэгээрээ гэл зад хожил авчирсантайгаа адилхан эднэр л тоглолтод орж ирэх шаардлагатай. Тэгэхгүй бол зөвхөн Cat Brunson хоёрын нуруунд дэр чирэгдэл явал угаасаа барахгүй л харагдчих. Тэгэхээр яг ямар ч гарын 5 тавуулаа ихний ээлжинд 15-аас дээш оноо авах хэрэгтэй бүр тавуулаа. Баясаа сая сүүлийн тоглолтыг хараад яг Boston Celtics яг харахад нэм NBA-ийн дөрвийн л ялгаа юм да тий. Соршинсан хүмүүсээр бөмбөггүй дуустай алдаа хайк хийж болохгүй шүү дээ. Мистер Робинс. За харахад зур жоохон бохир тоглолт. Миний хувьд бол жоохон багтаал гэж бодсон. Энэ зүгээр саксаа тоглож болох юм багтаа гэж шаагтар очоод алдаа. Бохир тоглолт арга ядж байгаа үйлдэлхгүй юу ер нь бол. Тэгэд одоо яг үгүй хожихын тулд бүхнийг л хийж байна. Хэрвээ яг Мистер Робинсныг одоо би бол ингэж харж байгаа. Робинсныг тэр нэг юм хайк их боломжгүй үед дээр ашиглах гэж оролдох болов. Тэгэхээр яг ингээд эхний үеийн солилцоор орж ихдээ эрт түвшнэл төгсгөлөөр ч юм уу. Минутын жоохон багасгах ч юм уу. Макбрайдыг одоо уг нь бол яг ингээд Boston Celtics Knicks-ийн ротейшнд ашиглаж байгаа минутын анхаар хамгийн дээдлийн тоглолцыг 40 орчим минут л тоглож. Яг адилхан байгааг юм. Сэлгэнээс Pritchard хамгийн их минут тоглож байгаа. Knicks-ийн Mitchell Robinson болж араас нь McBride тэнгууд нөгөө талд нь Hauser ч юм уу эсвэл Cornet ч юм. Гэтэ тийм өндөр минут 10 орчим минут л байна. Тэгэхээр аль баг юу нь бол энэ цувралд ямар тоглолтыг яаж ашиглах үүдээ ингээд тогтчлоо. Тодорхой болсон. Тэгэхээр тэр нь эргээд нэг Mitchell-ийг олон минут тоглож байгаа дээр ингээд зовоогоод сул талаа олох гээд байгаа учраас асуудал бол Knicks байна. Тийм учраас дараагийн тоглолт дээр зөв Mitchell-ийг минутын яага багасч болно. Porzingis угаасаа олон минут тоглох гэдэг л бодолд төрсөн. Тэрнээс яг энэ чигээр бол Boston хэмлээ олцсон баха. Тэгэлээ хамтдаа New York Knicks баг плей-офф талбайдаа хожигдсон онооны зүрэг харцгаая. Хамгийн олон одоо Boston давтж байгаа юм байна. Энэгүй амжилттай тийм ээ. Тэгээ өөрсдийн талбай айгүй хэцүү талбай юм аа. Хүмүүс очиж сайн тоглолтоо үзүүлэх тийм дуртай талбай болохоор. Тэгээ дээрс нь Knicks-ийн хөгжөөнд өмшөлтөй шин тэгдэж штэ хамгийн саксон өмгийн өндөр соёлтой хөгжөөнд өмшөлтөй. Баг нь тааруу тоглох юм бол багаа бүлдэг гэдэг. Шудраг тий. Тэгээ гой жинхэнэ саксон юм үзэх дуртай. 22 оны зүрх гэдэг бол тэгээд нэг асуудал байгаа нь New York Knicks асуудал ч юм уу юу юм талбайдаа ижилэх муу тоглож байна тий. Detroit-д 2 хожигдсон шүү тий. Тэгээ ингээд талбайд эсрэг багийн талбайгаас очиод хажаад ах юм. Талбайн давуу тал гэж баг харин эсрэг багийн талбай дээр очиж хажаад гэртээ ирэл хажигдаад ах юм. Өөрсөнд дарамтлалт юм уу? Тийм. За өмнөх хоёр тоглолтод нэлээд шүүмжлүүлсэн Boston Celtics багийн 3 шидэлтийн хувийг төлөө хамтдаа харцгаая. За эхний тоглолтод мэдээж бүр 60 удаа 3 зэрэг тоглосон рекорд тий. За хоёр тоглолт нүуний мэдээж бууруулсан. Аксидэж тоглооны орлого нь тийм оромжтой байсангүй. За харин 3 дахь тоглолтын дээр мөн 40 удаа 3-ын орлого хийгээд түүнээс 20-ын оромжтой олсон байна. 20 гэдэг нь нэлээд өндөр тоо хаа. Миний бодлоор маш өндөр тоо байгаа. Ер нь дараагийн тоглолтын энэ 3 сая шидэлтийн тоо нь ер нь багасахгүй байна. За ер нь л нэг 40-оос дээш ч юм уу тий. Орлого хийгээд магадгүй 50 биш нэг 42 моёр ч юм уу 41 40% таа ер нь шидчихэл Boston Celtics-ийн хожоод юм жоохон түүхтэй л байгаа. Түүхтэй байгаа. За тийм бол түрүүн бас ярьсан Kristaps Porzingis-ийн үзүүлэлтийг хэдүүлээ хамтдаа харцгаая. За удирдалд 2 тоглолт хийхдээ 24.5 оноо 36.3 минутад тоглож байсан байна. За харин плей-оффт 2 тоглолт хийхдээ 13.4 минут ердөө 4 оног авч байгаа. За тэгээд юу нь болохгүй яагаад байгаа юм бэ гэсэн чинь харин вирусын гаралтай тийм одоо өвчин тусцсан байгаа. Тэгээд тэр нь одоо түүний одоо
зүрхний ачаал ч юм уу ачаал дах чадварыг нь ерөөхдөө биеийн сонирхолтой сонирхолтой байгаа гэсэн. сонирхолтой юм. Тэгээд ер нь талбай дээр тухтаа амьсгалахад хэцүү байгаа юм шиг байна. Олон минут тоолж чадахгүй байгаа юм гэсэн. Тэгээд тэр нь хөгтөх нь амар удаан байгаа. Тэгэхээр эн чинь бас уг Нью-Йорк Никс боломж авахгүй юу? Бүхэл бүтэн тийм 25 оноо өдөөс нь авдаг төвийн тоглогч нь талбай дээр хамгийн Мич Робинсоноос өндөр хүн байх болчиход байгаа байхгүй юу? Тэгээ дээрэс нь нөгөө нэг Нью-Йорк Никс эсрэг энэ хүн чинь тоглохдоо арай өөр спешиал байдлаар тоглож шүү дээ. Хуучин багийнхаа Хуучин багийнхаа өдөөс гэдэг утгаараа. Тэгэхээр энийг л Нью-Йорк Никс бол ашиглаад авах хэрэгтэй. Дөрвд тоглолтын заавал ажиг 3-1 гэсэн давуу талыг олоод авчих хэрэгтэй байхгүй юу? Тэгэхгүй ингээ Porzingis өвчин идгээд ингээ ороод ирэх юм бол Никс би хожих магадлал бүр ингээ буураад ивчих гэдэг. Тэгээ вирусны гаралтай гэхэлэр бас яг миний бодлоор бол яг учрыг нь бас сайн олж чадахгүй байгаа юм шиг байлээ. Яг оншин тогтоод яаж идгийх юм яах гээд байгаа юм бол бас мэддэхгүй байгаа юм шиг. Идэхгүй байгаа гэвэл яана те дараагийн цуврал магадгүй финалд ч гэх юм уу те. Porzingis бол бас хэцүү үстэй. Тийм шүү дээ. За тийм бол хэдүүлээ хамтдаа дараагийн цуврал руу орцгоё. Энэ бол Golden State Warriors болон Minnesota Timberwolves багийн 3 дахь тоглолт. За Stephen Curry мэдээж гоёны арын шүрмсийн бэртлээс болоод энэ тоглолтыг үндсэн. За тэгээд Golden State багийн талбайд тоглож явсан да. Йоо. Гэтэ яг ингэж төгсгдөг тоглогч айгүй юу юм бэ? Спешиал юм байна. Би бас ингэ харсан чи. Джейсон Тейтум интерес бас нэг иймэрхүү төгсгөлүүдээс яг баг харагддаг. Антони Эдвардс зүгээр л. Ямар ч асуудалгүй. Сэртэлэн Жими Батлер. Плей-офф Жими Үнэ. тоглолтоо гаргасан. Куминга бас гайхалтай байсан нэ. Маш хайртай. Ингээ сэлгэнээс 30 оноо. Өмнөх зурвал талбай дээр гараагүй. Тоглож шүү дээ тийм ээ. Ер нь бол Халт нэг ганц нэг 2 удаа ашиглаагүй байсан. За тэгээд энэ зурвалт бол нэг талаас бас ашиглахаас өөр аргагүй болж байна уу тийм ээ. За. Гэхдээ Стив Кер Куминго хоёрын байгаа байдлыг харахад бүх зүйл зүгээр юм шиг. Хоорондын харилцаач юм тийм. Мэргэжлийн л байна л да. Тийм ээ, тийм. Яг хувь хүмүүсийн хувьд бол асуудал байгаа. Тэгээ нэрийн дуутахад Куминга зөв бэлэн ямар ч үйл бэлэн. Ажлаа хийлээ тийм ээ. Стив Керсон энэ үнийг ажлыг хийлгээд өөрөө шаардах хэвээр зүгээр шаардаа зүг ашиглаж чадчихжээ. Аль аль мэргэжлэр ер нь яг зөв яг хувийн талаас бол энэ хоёрт асуудалтай байж болсон шүү дээ. Тэгээд Кумингад өөртөө ч ер нь бол хэрэгтэй. Гарахгүй гүйгээр 30 оноо авдаг чинь 100 бас те гэрээ агуулах том төлөвлөц болно. Жими ч 33 оноо авсан. Явчихъя. За энэ тохиолд сүүлд хэлэхдээ Кардентийн тавс энэ тоглолтыг аюу персонал хүлээж авсан гэсэн. За энэ бас тоглолтын төгсөг. Гоё хийжээ. За тэр персонал хүлээж авсан тоглолтынхаа хариуг нь барьсан байна. Барьсан. Дараа жилийн цагаан дээрс тоглох тэмцээнд орж магадгүй гэж гордочод байгаа юм байна. Өөрөө. Дараа жилийн цагаан дээрс тоглох тэмцээн чи ер нь томчууд орё гэдээ яриад байсан шүү дээ. Үнэн бол орох юм ярьцгаасан. За Warriors 4-р үед илүү байсан гэсэн энэ үеэс эхлээд цочд тоглолтыг үүсгэсэн дээ. Эдвардс Райнл 2. Онцгойрцоо. Энэ би нэрээ Julius Randle-ийн карьерт хамгийн ухаантлаг бүрэлдэхүүн нь байсан. Би нэрээ энэ үнээс ийм бай. Өөрөө дайраагд нь гайхмаар юм чинь. Бүр орилоод болсон нэр. Тэгээ энэ тоглолт нь нэг тийм өөрчлөгдсөн юм шиг бүр тоосон тий. Саях Бүр нэг юм авт ассист нөөсөн шүү дээ. Тэгээд өөрийнх нь плей-оффын карьерт анхны трипл дабл. Тэгээд Julius Randle ингэж тоглоод байвал ихтэй амар юм шүү. Ингээ ороо задлаад ингэж дамжуулаад ингэж явах юм бол би үчин тоглолт бол угаасаа амар мэдэн дээ. За энэ тоглолтод тэгээд Kuminga сэлгэнээс 30 оноо, Jimmy Butler 33 оноо. За Draymond Green алдааны асуудалд бол бас талбайг чөлөөлсөн. Anthony Edwards ихний хагас 4 оноо.
За тэгээд 2 дугаар хагаст үлдсэн 32 оноогоо авсан байна. За Руди Гобер мэдээж хэрэгтэй үед хэрэгтэй оноонуудаа авсан. За Jules Randle-ийн плей-офф хамгийн анхны трипл дабл байна. Тэгэхээр яг оног харах юм бол 197-д энэ тоглолтын зөөр хин над нэг өөлмөр байгаа тоглолч нь Пожемски байсан. Гараанд гараад 10 довтлоод нэг л оруулсан. Пожемскигийн шидэлтийн оновч гүйцэтгэлэг таар байснаас тэрс Пожемскины 10 он авсан бол оноо гарах юм бол ингээд боломж байсан л байсан. Өөр одоо жишээ нь Стеф Curry-гүү нэгэн систем тогтсон хоёр дахь лидер нь шин багт ирээд удаагүй тоглож ингээд энэ плей-оффын чухал тоглолт ингэж ойрхон үзэнгээр Warriors бас агсан өөрсдөө тоглолцсон байхгүй. Тийм ээ. Зөвхөн тоглолтын гүйцэтгэл жоохон таар болчихлоо даа л гэж байна. Би болохоор одоо Rockets-ийн эсрэг цуврал дээр Pojemski гайхалтай яг X factor нь болж чадсан шүү дээ. Онооны 3 дахь лидер нь байгаадсан. Тэгэд Steph-гүй бол Pojemski тоглоход хэцүү л юм байна. Өөрөө сударч чадхаа болчдөг болохоор аль ч нэг ур чадвар нь дутаад. Steph-ийн хажууд яг ингээд 2 номер дээр тоглохоор Стефтерс хамгаалтын анхаарал төвлөрөнгүүд Пожемски боломж гардаг. Тэгээд тэр боломжоо ашиглаад сайн тоглоод байсан. Одоо яг Steph-гүй болчоор хэцүү л байгаа юм л да. Бадилд бөмбөгүүд тоглоод байгаа ч гэсэн яг Бадилд Стефийн нөлөө авчрахгүй шүү дээ. Пожемски жоохон амаргуулах шүү. Тийм ээ. Стив Керс өөрийнхөө ярилцлаган дээр бид нэр Стефен Curry-г эртэл ер нь тисэх ёстой гэдэг утгатай юм хэлсэн байсан. Тэгэхээр Миннесота цувралыг Стефиг ирэхээс өмнө ер нь дуусгах болов уу? Ер нь энэ дээр ямар болов? Тийм яриа талбай дээр яригдаад 6 тоглолтоос өмнө энэ цувралыг дуусгах хэрэгтэй. Өөртөө яриад тоглолт тийм. 6 тоглолтын дээр Стефен тийм эргэж ирэх боломжтой тийм. Хамгийн эрттэй магадгүй тийм. Комингагийн өдөртийн турш ийм ярьжсэн байхгүй. Намаа ингээд бэлэн бай л гэж тэгээд яс юм дээр ерөөсө тоглоулахгүй байна тийм. Би одоо жоохон хөвгт биш штэ гэсэн зүйл ярьсан. Одоо яг суржуулагчийн юу хэлээд байгааг одоо Коминга илүү сайн ойлгож байгаа байхгүй тийм. Ямар бэлэн байх юм бол багт юуж тохиолдож болно. Тэгээд одоо юу гэдэг Стефен Curry-го Golden State Minnesota яг ийм их тоглолтыг үзүүлж байгаа. Миний бодлоор хэрвээ Стефен Curry гэмтэйгээс бол энэ цуврал айгүй их дуусах байсан юм байна гэсэн тийм бодол орж ирсэн. Minnesota хожих нь Golden State байсан юм байна. За Стефен Curry-гийн плей-офф гэмтлийн түүхүүд нь байна тийм ээ. За 2016 онд баруун өвдөг 6 тоглолтод оролцоогүй. Тэгээ өмнөх 16 18 онууд бол асуудалгүй байдаг. асуудал яг энэ чинь өөр баг байсан л да. Баг байсан л. Баг нь амар баг байсан тийм ээ. Энэ жил бол Steph-гүй хожихгүй. Хожоогүй байгаад байна тийм ээ. Гооч хаж магадгүй. Хожоогүй. Би бол сая 3 тоглолт хамгийн сайн тоглолтоо гаргах ч үгүй хараад байна шүү дээ. Өөрөөс Steph-гүйгээр. Steph-гүйгээр тоглож болох хамгийн сайн тоглолтоо гаргах ч үгүй гэж байна. Тэгэхээр цуврал 4-1-ээр дуусах аюул байна. Маргааш Warriors хожиж чадахгүй бол Minnesota-д ч 5 тоглолтоор дуусах аюул байна. Тэгээ нөгөө нэг Стефиг ирж болох боломжт хамгийн ойрхон өдөр нь хүртэл тийс чадахгүй байх боломж өндөр нь. Гол нь Minnesota-гийн Anthony Edwards гэдэг лидерт бол ингээд тоглолтоос тоглолтод улам л ихтгэл үнэмшил маань ихсээд байна л да. Том дуурдаг шиг том тоглолт гаргаж чадж байгаа нь энэ статистикаас харагдаж байна. За 23 нас хүртэлх наснда хасагдах шатанд 30 нэмэх оноо авсан тоглогчдыг харуулж байна. Үүгээр Anthony Edwards 12 удаа энэ үзүүлэлтийг үзүүлснээрээ дараах эрхмүүдтэй хамт нэр нь бичигдэж эхэллээ. Энэ статистик ингээ харахад дандаа нэг high school-ээс шууд NBA руу jump хийсэн тоглогч 23-аас нас хүрэхээс өмнө илүү амжилт үзсэн. Тэгэхгүй юу гэдэг коллеж одоо юу гэдэг 2-3 жил тоглолцсон тоглогчд бол NBA-д орчтой 20-21 насад орж ирж байгаа энэ статистик ойлгох боломж байна. Тэгээд дээрэс нь бас плей-оффд орох хэрэгтэй байх нь байна. Ороод бас энэ оноог авах хэрэгтэй байх шүү дээ, тийм ээ. Тэнгууд чи Anthony Edwards чинь коллежээс орж ирсэн шүү дээ. 19 настай да. Нэг жил. Anthony Edwards Durant хоёр нэг жил тийм. Каринцэн нэг жил. Гэхдээ Anthony Edwards хэдий том амтай ч гэсэндээ одоо том дуурдаг ч гэсэндээ эсрэг багийнхаа яг өөрийнхөө хүндлэл үзүүлэх байгаа тоглогч нартай бол хүндлэлийг бол маш сайн үзүүлдэг тийм ээ. Өмнөх зурвал LeBron ч гэсэндээ одоо маш сайн хүндлэлтэй хандсан. Бас Kuminga дээрс нэмээ хэлэхэд Houston Rockets багны цуврал дээр ер нь талбайдаа гараагүй ч гэсэндээ тоглолтын араас шидэлтэй хийгээд үлдчихсэн гэдгсэн. Яг нэг өөрийгөө бэлэн бай гэсэн бэлдсэн гэд дөрөв баясаахан ярьж байгаачлан мэрэгжлийн байж бол
чадаад байна гэдэг нь бол харагдаж байна. Тэгээ магадгүй өөр багуудад ч гэсэн бас энэ таалагдах болов гэж би бас харж байна. За цувралын дараагийн тоглолтод Golden State баг яг юу хийх ёстой вэ? Энэ тал дээр бас нэг жоохон нэмээд юм ярил. Ер нь хожоод маш жоохон дутцсан байгаад байна шүү дээ. Тийм бай сая ононы зөрүүг харахад. Тэгэхээр эндээс хин нь илүү яаж тоглох ёстой вэ? Draymond Green-ээс өөрөө талбай дээр байх ёстой болчиход байна шүү дээ, тийм үү? Тэгсэн хэдийчсэн ингээд алдааны асуудлаас болж хөөгдөд байгаа тийм. Гэри Пейтний минутыг жоохон багасгах хэрэгтэй юм болов. Тэгэхгүй бол арай л довтлооны хүч дутаад байгаа харагдаа. Тэгээ Гэри Пейт яг хамгаалтан дээр үнэхээр онцгой өмхөр Антони Эдвардсыг хамгаалж чадахгүй л байгаа л да. Хэдийгээр бүтэн талбад ноолоод хамгаалж байгаа. Гэхдээ Эдвардс оноогоо авчаад байгаа байхгүй. Тэгэхээр яг Гэри Пейтнийг хамгаалуулж байгаа хамгаалтын сонголт нь зөв буруу сэхтэр бол хэн мэдэхгүй. Тэгэхээр тэгэхгүй бол Грин, Гэри Пейтон, Куминга, Жими гэхээр ингээд шидэлтгүй. Угаасаа урваас яг Жими, Куминга хоёр хийж л байгаа л да. Гэхдээ л хамгаалалт ингээд амархан болчиход байна тийм. Тэгээд ганц баад зөв шидэгчтэй тоглоод тэгээд голоор нэг Пожемски орж гараад нэг ийм л зурагтай яваад байгаа. Тэгээд самбраа авахын тулд заавал Кемал Луны гарч ирнэ гэхэд шиддэг тоглогч нь улам зөрөөд. Тэгээд Мүүдигээ буцаад жоохон өмнөх цуврал дээр ашигласан шиг ашиглаж эхлүүл яа гэм л да. Мүүдигийн минут багасчаад байгаа. Тэгээд бас нэг бодсон юм нь болохоор эсвэл Куминга Муди талбай дээр хамт тоглож чаддгүй хоёр тоглогч юм болов. Мүүдиг ашиглахаараа Кумингаг болчдөг. Кумингаг ашиглахаараа дандаа зүүж гаргадаг байгаад байна тийм. Тоглож аргуул нь төстэй л байгаа байна л та. Хьюстон эсрэг бол Муди их сайн шидэж 3-ын шидэлтийн гүйцэтгэл бол сайтай нөлөө гайг байсан шүү дээ. Би бол Гэри Пейтний оронд Мудигийн минутыг ихсгээд үзүүл яа гэм л доо л гэж бодож байна. Баясаа санал нийлж байна. Тэгээ зүгээр одоо зүгээр Warriors Curry нэгэнд байхгүй алт зүйл байхгүй. Угаасаа хүсэн үсэг энэ Jackson эсвэл Looney ч юм уу юм. Төвийн 5 номер дээр цэвэр 5 номер дээр тоглож байгаа тоглогчдыг Gobert-тэй үзүүлж явахын оронд зөв жинхэнэ утгаараа супер жижиг тавтаараа тоглоо арай олон минут ротейшндээ хийж үзэх хэрэгтэй болов уу гэж бодож байна. Шийдэл яг үнэн Гэри Пейтэн байгаа үед угаасаа Гэри Пейтнийг тэр жавжин дээр хайчаад байгаа шүү дээ. Тэгэхээр дөрвөн довтлоосоо гаргаж. Тэнгүүд довтлоонд илүү оролцох боломжтой Батлер, Куминга эсвэл Пожемски юм шиг юм тоос дээр давхар хамгаалтын анхаарал байгаа даахгүй юу. Тэгэхээр яагаад Гэри Пейтинг аваад Луни ч юм уу хийдэр аваад тав дээр Гринэ үзээд тэгээд Куминга Муди ч юм уу илүү шидэлтийн оролцох сайдад уусдаг гараад гэх юм бол энэ угаасаа Warriors гэсэн юм шүү дээ. Бид нэр 10 хэдэн жил харж байгаа үзчихлээ шүү дээ. Яагаад алдах зүйл байхгүй л. Одоо яг энэ тоглолт энэ саяны арга барилыг харахаар хамгаалалтаа нэгэсэндээ жоохон орхигдуулаад илүү довтлогоонд илүү анхаарах гэдэг шүү дээ. Тэгэхээр Minnesota Timberwolves-тэй яг оноогоор өрсөлдөх юм бол ялах боломжтой. Draymond Green сайн тоглож байгаа үед ер нь Golden State-д хожих магадлал илүү өндөр байдаг. Тийм болохоор би Draymond Green-ийг дөрөв тоглолтод илүү сайн тоглох гэж бодож байна. Довтлогоон дээр илүү тий бас. Довтлогоон дээр илүү тий оролцоод. Тэгэхгүй сая харлаа Jimmy Butler 30-аас дээш оноо аваа, Kuminga 30 оноо ингээд хувь тоглогчдын уур чадвар оноо аваад байгаа мөртлөө тэр багийн бөмбөг шилжилт юм байхгүй болчоор яг Golden State-ийг өөрсдөө үзсгсэн бөмбөг гिचлээд хэцүү л байгаад байна л да. За тэгээд мэдээж Стефен Curry Стив Керрийн систем бол 3 онооны шидэлтэн дээр тулгуурсан. 3-аас байн өндөр өвдөж шид. Тэгэхгүй одоо нөө Draymond Green-ийн Стефен Curry-тэй тоглож байхдаа өгдөг байсан дамжуултыг аваад шиддэг хүн байхгүй болчоор ерөнхийдөө юу гэдэг тэр бөмбөгийг аваад Kuminga ахаад 2-3 залаад довтолдог ч юм уу ингээд бөмбөгийг өөр төр удаах ч юм уу иймэрхүү байдал үүсэж байгаа учраас довтлогоон дээр илүү олон авахд илүү хэцүү болчиход байгаа шүү. Тэгээ дээр нь дараагийн тоглолтын дээр Kuminga-гийн тоглолтыг хязгаарлахаа бэлдээл гарч ирнэ л дээ. Тийм тийм. Minnesota. Яг нэг цохилтоо авчихлаа шүү Kuminga-гаас. За энэ тоглолтын юу хамгаалахгүй бас болохгүй юм байна. Гэт хамгаалтын төлөвлөгөөгөө боловсруулаа гараад тэр Kuminga-д яг саяных шиг тухтай тоглоход хэцүү л болох байна. Тэгэхгүй Kuminga болохоор Golden State-д яг байхгүй зүйлийг өгч чадж байгаа тоглогч байхгүй. Тэр нь тэр динамик те тэр өндөр нуруутай тесрэлттэй тэр оролтууд. За тэгээд 3 онооны шидэлтүүдэд унгаад ах юм бол бүр хамгаалахад үнэхээр хэцүү болчихж байгаа. Julius Randle нэг эсрэг хамгаалалаар арай удаан. Тэ бусд нь болохоор очиод хамгаалалаар жижиг намдаг ч юм уу. Мисмэчүүдийг үүсгэж чадж байгаа болохоор маш их давуу тал. Зүгээр Kuminga яагаад өнөөдрийн хүртлийг гарын тоглож болоогүй гэдэг нь болохоор гал халбаа дээр гарч байгаа тэр шийдвэр гаргалтууд одоо тэр хамгаалтан дээр тэр детальтай хамгаалах зүйлүүдээр маш их алдаа гардаг учраас ерөнхийдөө тасгалжуулагч нэг итгэж яг тэгж олон минутыг өмнө өгөхгүйсэн болов гэж харж байна. За тэгвэл хоёр багийн зурлалын дөрөвт тоглолт маргааш өглөө. PSN угаар та бүхэндээ шууд дамжуулагдсан хүрэх болно. За энэ түрээд NBA Talk-ийн маань 2 дугаар хэсэг өндөрлж байна. Дөрөв слайд эргээд уулзнаа.
Нэвтрүүлэг таамдаа үзэгч та бүхэндээ бүгдээрэнд нь баярлалаа. NBA Talk-ийн 34 дахь дугаар та бүхэндээ хүрж байна. NBA Talk-ийн ерөнхий ивент тэтгэгчээр PC Mall ажиллаж байгаа дуулахад таатай байна. Бүх төрлийн цахилгаан барааг та урьдчилгаа төлбөргүйгээр лизингээр худалдаа авах боломжтой. Мөн NBA Talk-ийн ерөнхий ивент тэтгэгчээр илүү тэмүүлэл Pepsi ажиллаж байгаа дуулахад таатай байна. За мэдээж плей-оффын цуврал явагдаж байгаагийн хажуугаар NBA-ийн драфтын үйл ажиллагааны одоо бэлтгэл ажлууд, ер нь драфтын үйл ажиллагаа нь төгсөж байгаа. Тэгэхээр 2025 оны драфтын цугларалтанд нийтдээ 75 тоглогч урагдсанаас 14 нь олон улсын тоглогч байгаа юм байна. Маргааш драфт лотери болно. Маргааш өглөө. Драфтын лотеригийн суглаа нь болсон тийм. Аль баг драфтээр хідээр сонгох. Купер флагийг хэн авах вэ гэдэг. Ер нь бол яг тийм. Тодорхой. Маш чухал үйл явдал. За дээрэс нь мэдээж энэ драфтын ангийг бол маш сайн драфтын анги болно гэж ярьж байгаа тийм. Ялангуяа 2 сургуулиас 5 том тоглогч орж ирээд байгаа шүү дээ. Эхний драфт дүүкээс 3. Тэгээд би сая харсан чинь ер нь 14 олон улсын тоглогч байна гэдэг бол ер нь өмнөх ч илүүдээсээ бас ингээд дээшлээд сайжраад ер нь явж байгаа юм байна. Олон улсын ер нь сагсан хүмүүс олон улс тоглож байгаа тамирчид бас нэлээд орж ирж байгаа нь бас харагдаж байгаа юм байна. Тэгэхдээ 2016 онд NBA-ийн драфтад нийтдээ 23 олон улсын драфтын тоглогч сонгогдсон байна. Дээд рекорд тогтоож байна. Одоо энэ чэнэс нэг онцлох хэвээр хүн байгаа нь яг Аз-ийн төлөөлөлтөд нэг тоглогч орж ирэх гээд байгаа. Нөгөө төрийн тоглогч хиттэй Жан Хансан лөө Ян Хансан орж ирэх гэж байгаа. Гэтэ яг драфтын мок драфтыг харахаар 2 дугаар тойрог орлоо. Гэтэ ямар ч ихний нэг 50 дотор багтаад орчих магадлал өндөр. Тэгээд нэгэнт нэрээ өгцөн, цугларалтанд дуудагдсан. Одоо 20 жилүүд дэлхийн хамгийн том зах зээлээс орж ирэх. Одоо энэ жил бол Хансаныг бол зөв маркетингийн зорилгоор ч хамаагүй авах. Бизнесээ бодож таарах. Шууд 30-ын дээр ч иртээ. 2 дугаар тойргийнхоо дээгүүрч сонгогдсон ч магадгүй. Тэгээд мэдээж дүүхийн гурвлын гол нь болох Купер флагийг хэн авах вэ гэдэг байгаа. Тэгээд Юта дүүл би бол нэг жоохон юм байдаг юм байна л гэж бодох гээд байгаа шүү дээ. Хэрвээ Ютад өгвөл тийм Вембиг цаагаараа юу байд юм бэ гэж би миний хувьдаа би нэг жоохон тийм сэтгэл үнэмшилтэй болох гээд байна. Ютад өгүүлэх гэж юу вэ? Ютад драфтын нэг Ютад ер нь өгнө л гэдэг юм шүү дээ. Би тэгэл яг тэр нь тийм ярьснаар болчих тийм бол үгүй би хүн төхгүй би зүгээр тэгээд нөгөө зүгээр цэвэр суглаагаар шийддэг юм болов уу гэж. Ер нь тохироо байдаг. Төлөвлөгөө байдаг гэх юм. Тэгж тийм л ихтгэл үнэмшилтэй болох гээд. Хэрвээ Ютад яаж төхгүй даа мó. Үгүй би хүн юм шүү. Би зүгээр яг тийм одоо драфт болоогүй байх чинь магадлал нь уг тэр дөрвч адилхан шүү дээ. Тийм багтлал нь ер нь Юта ойлгомжтой юм шиг бичээд эхлэв. Өмнө биднээс ярьж Юта Jazz бусад 29 багаас ганцаархнаа драфтын нэг дэх сонголтыг сонгож авч байгаагүй. Тэгэхээр хэрэг авах юм бол бас ингээ бүгдийн гоё тэнцвэрлээ. Тэгээд Ютаж нэгээр сонгоно харж байгаа. Тэгээд цагаан арьстай тоглогч байгаа даа тий. Морны шашинтай газар байгаа даа гэдэг ингээд ер нь бүхэн тохирооноос бүрдээд агаач юм шиг бодохоор. Тэгээ Купер флаг ч морон биш үү? Биш л дээ яг зүгээр цагаан арьс нь тохирд юм шүү. Тэр цагаан морны шашин өөр бол тэгэл Купер флаг хамгийн хайртай төвшин Карл Мелон гэдэг өнгөт ярьсад өгч байсан шүү. Джон Стактон гэдэг. Тэгсэн чинь Spurs авчих үү гэж юу? Тэгээд бас тэр Филид 5-ын сонголт өгнө гэдэг. Тэгвэл би бас лойер байдаг юм байна гэж бодоод байгаа. 5-аар авахгүй баг гэж бодоод байхгүй юу? Лойер гэхээс илүү бодлого юм байна. Бодлого тийм. Яг бусад багуудад бол хохирол болж байгаа юм л да. Тэгээ нөгөө нэг Ace Bailey гэхгүй те. Одоо 4 номер дутуу байгаа болохоор тиймэрхүү. Mar ингээ бүх юм баг бичигдсэн юм шиг явах гээд байна уу да гэмээр те. За тэгэхээр ямар ч гэсэн маргааш аль багийн драфтын хэддэг сонголтоор аль сонголтуудыг сонгох вэ гэдэг лотерийг та бүхэн бас харах нэ. Тэгээд ийм лобитой байд юм байдгүй юм байна уу? Өглөө 7-оос 7:30 хооронд болно. Шин удахгүй бах тий. Энэ бодлоо сэрнэ шүү дээ. Хардаад. За тэгээд хөдөлгөөд цаашаа үлдсэн суул руу орцгоё. За энэ бол мэдээж Cleveland Cavaliers бол Indiana Pacers багийн 3 дахь тоглолт. За энэ өмнөх тоглолтын дээр багийн гол тоглогч бэртлийн олноос оролцоогүй байсан бол энэ тоглолтын дээр эргэж ирсэн. Garland болон Mobley багийн гол тоглогчд эргэж ирсэн. За Mitchell өөрийнхөө гайхалтай тоглолтыг өргөжлүүлсээр байна да.
Ёо. Борыг. Spider. За тэд энэ тоглолтын өмнө талбайтай 2 ялагдсан байсан. Мэдээж энэ зурвал заавал хожих ёстой. Хажуу дул ер нь тоглолт зурвал дуусаа шүү дээ. Тийм ч учраас ер нь бэртлээ тоглогч нар гэсэн энэ тоглолтод ирцгээсэн дээ. Йоо, нэг жил 43 оноос тийм Шүнгөр. Гарланд буцаад гараанда тоглосон. Гэхдээ минутын хязгаарт. Тэ. Ер нь бол гэхдээ Garland Mobley хамт гурлаа болоогүйсэн юм л шүү. Ирэх болоогүйсэн. Тийм. Хүчээр орж ирсэн. Энэ сурал бүр Гарландыг ирэхгүй гэж ярьжсэн тэ. Харин тийм Garland-гүйгээр ер нь бол даваа гарчих гэсэн чинь тэр нөгөө ихний тоглолтын дээр нөгөө хоёр нь гимтчихэж байгаа байхгүй. Тэгээ Mobley ямар том нөлөөтэй тоглогч вэ гэдгийг тоглолтноор харуулсан тийм. Бүх нөгөө транзишн зогсоосон. Хамгаалтыг онцлсон. 4 хаалт 3 бөмбөг таслал. Гэтэ нөгөө тоон биш статистик нь болохоор Индианагийн хурдан тоглоог гол зогсоож Зогсоож ирсэн байгаа юм тийм. тоглогч нь болж чадсан. Тэгээ тоглоом дээр өөрөө бас 20 оноо авцсан. Йоо. Тэгээ зөвхөн өөрийн байрлалыг гэлтгүү те. Инженерийн хурдан тоглоом гарч байгаа бүх Ёо. номыг тоглож Чи шүү дээ агаар дээр сэлээд байгаа. Аурж гараад байгаа юм. гаалтай. За энэ тоглолтод Dylan Carlsberg илт илүүгэж ялт байгуулсан. Donovan Mitchell багаа тэргүүлэн 43 оноо 9 самбаас мөнгө 5 оноотой дамжуулт. Тэр доороос зураг гараагүй эрхмийн стат юм тийм ээ. Jared Allen 19 оноо 12 ассист. Гэсэн байна. За энэ Mobley дөрөв хэлсэнчлэн 18 оноо 13 самбар. Strus 20 оноо 12 самбар байлгүй тийм. тэр самбар бах тий. Андуур. За харин өнгөрсөн тоглолтын гол баатар Halliburton ердөө 4 оноо авсан. Талбай дээр хасах 20 гэсэн үзүүлэлттэй. Тоглолтын 3 дахь тоглолтод ингэж олдсон байна. Маа нөхөр ингээл нөгөө нэг бүлүүлээд янз бүр хэлүүлээд байгаа тийм. Overrated гэдэг. За Cleveland Cavaliers-ыг 20 давталгаа илүү Энэ тоглолтын дээр бол яг нөгөө бүтэн өлөлийн турш дорндод зүгээр ямар ч асуудалгүй цор ганц баг харагдж исэн. Тэр бол ирээд ирсэн юм шиг харагдлаа. Тэгээд самбар бол бүр тохоо илүү. тийм байл. Илүү гэсэн. Тооны сан байна. 18 4. Илт Mobley нөлөө юм лээ. тийм ээ. Эсрэг Илт багаас илүү 20 илүү давталсан юм шүү дээ. За хутагтай талбайд бас чөлөө шидэлт. За түрүүн бас харсан Мишлийн дөрөв оролтууд тий. За тэгвэл хэдүүлээ хамтдаа Donovan Mitchell эхний хоёр тоглолт хэрхэн тоглосон байна харцгаая тийм ээ. Хоёр тоглолт дараа 40 оноо. Дараа 40 оноо авсан тоглогч болсон байна. Инэний эсрэг. За өмнө нь бол Golden State Warriors эсрэг LeBron James. Cavaliers-ийн түүхэн 40 оноо, хоёр тоглолтод 40 оноо авсан. Хоёр дахь тоглогч 3 дахь тоглолт. 16 он гэхээр финал яв. Ер нь амжилт үзүүлэхгүй цаг хугацааны асуудал баг. Ур чадварыг харах юм бол яг багийн номер 1 лидер шүү. Кайриг үгүйсгэх шүү. Зүгээр номер 1 лидерийн статустай LeBron-ы өмнөгч дараач Cleveland-ийн түүхэнд хамгийн авьяаслаг тоглогч нь байна уу даа гэж хараад тааш мэдлээ. Зүгээр нэг номерын лидерийн дүүрээ шүү. Тэгээ Кайри бол дандаа 2 номер болцсон шүү. Яг нэг номер авахтай амжилт гаргаж чадсан. Өмнөх нь Mark Price энэ төр л байгаа байхгүй. Тэгвэл Mitchell ялчгүй. Авьяас бол үнэхээр гайхалтай л байна. Авьяастай байна. За тэгвэл хэдүүлээ хамтдаа 4 Гэн яа. Гэхдээ яг зөв бүр юм эргүүлж мэрүүлэг үзэн гэхдээ тэр хаанаас үсрээд байгаа юм бэ? өчлөө харин Mitchell. Төсөөлөөгүй очиаллаа баг авцсан багш шүү тий. Хинчнаас эхлээл хөчлөөл дөө. Garland чинь
4 тоглолт өнжиж байгаад орж ирлээ шүү дээ. Гэхдээ ингэ Мичлийн хаалганы танил Мичл биш үү? Ганцаараа зүтгэдэг үү? Өмнө Ютад байсан Мичл бас ийм тоглолтод үзүүлдэг байсан. Бабл ийм тоглолт үзүүлэл бас ялагдчихсэн. Яг зөв энэ өвлөлийн хувьд бол өөр байсан шүү дээ. Тийм, амралт юутай тийм. Тэгээд бүрэлдэхүүн яг зөв ингээд гимт хүртэл гэдэг зүйл ийм аюултай л байл та. Хэрвээ Гарланд Мобли байсан бол Мичл заавал гэдэг ч оноо удахгүй байсан болов. Миний хувьд бол тэгж бодож байна. Тоглолтын төгсгөлийг бол Мобли хийх, биш Моблиг Мичл хийх тийм дүр зураг харагдах хэрэгтэй байсан. Тэгээд ер нь бол цуврал маш жижигхэн зүйл дээр иргэдэг юм байна гэдэг энэ зурлаас харж болно. Зүгээр тоглолтын цувралын 2 тоглолт нь тэр тоглолтын төгсгөлийг Кливленд сайн хийгээл ингээд цуврал 2-2 гээл даваад талбаанд даваад л та ийм нөхцөл байдал дээр буцах байсан юм дээр авч өөрөөсөө албан маш том алдаа гаргасан те. За түрүүн өмнөх тоглолтод Cavs бүр илт илүүрхсэн бол яг буцаага байраа сольсон юм шиг тоглолт боллоо тийм үү? Pacers ихнээс 80 он авсан шүү дээ. Crazy. Тэр нөгөө нэг Индианагийн явдаг хурдан довтлогоогийн өмнөх тоглолтын дээр Кливленд хязгаарлагдсан чинь Рик Карлайлд салжул шинэ тоглолтын дээр байршилсан довтлогоон дээр яаж Макс Трус, Darius Garland тэргүүтэй тоглогчдыг сул тал болгохоор төлөвлөгөө гараад ирсэн. Тэр нь шууд тоглолтын ихнээс өрөөгөөж өгөөл хэлсэн. Turner доор өгөөл. Turner-ыг пост муу хийж байгааг харлаа шүү дээ. Pascal Siakam ихний 2 тоглолтын дээр довтлогоо идэх айгүй муу байсан байхгүй. Тэгсэн чинь өнөөдөр шууд 10 довтлогоноос 9-ийг нь оруулаад байгаа шүү дээ. Тэгэхээр дандаа Strus Garland явуулдаг. Ингээл свичэн дээр солигдоод доор нэг исэн өгүүлдэг. За плей-офф нэг хагаст хамгийн олон оноо авсан багуудын рекордыг харуулж байгаа. Тэгээд энэ жил энэхүү рекордод 2 баг орж ирсэн байна. За энэ бол мэдээж Indiana Pacers баг саяны тоглолт эхний хагас 80 оноо авсан бол энэ жилийн OKC Thunder эхний хагаст 87 оноо авснаар түүхэнд нэгтгэж байна. Тэгээ Pacers бүсийн финал тавтай нь болж байна. Нарцсан 13 тохиолдолд 3-1-ээс эргэж ирээд 240 тохиолдолд 3-1-ээр тэргүүлж байгаа баг нь хоцсон гэдэг. 4.4% тийм статистик байна. Тэгээд Cleveland-ийн хувьд гэх юм бол мэдээж гол тоглогч нар бэлтгэлтэй болчлоо. За өөртөө. За ямар ч байсан эргэж ирлээчсэн 100% юм байсан. Амжилттай 100% бол эргэж ирэхгүй нь ойлгомжтой болчлоо. Тэгэхээр Cleveland баг талаас ер нь юу гэж харж байгаа вэ? Ер нь бол Cleveland багийг бол тэртех нөгөө бүсэд тэргүүлдэг Atlanta Hawks багтай юм зүйлээд эхэлсэн байгаа юм л та. Тэгэхээр Cleveland-ийн зүгээс ер нь ярил. Яг одоо юм болчих. За Мичлиг бол мэдээж за энэ тоглолт угаасаа гаргасан тоглолт юм чинь ингээд 5 тоглолтонд нөгөөд суулгасан байх тий. Эргэж ирээгүй тий. Тэгээ мэдээж Cleveland-ийн эхний ажил нь бол цувралыг 2-3 бос талбай дээр заавал хожих тий. За тэгээ 6 тоглолт талбаар яваад хэрвээ энэ тоглолтод хожих юм бол 7 тоглолт явна гэсэн ийм л зураг харагдчихин. Зүгээр яг сэтгэл зүйн хувьд Cleveland-ийг яг хаанагааг ирэхэд нь гадарлаж байна л да. Сэтгэл зүйн хувьд бол аюу хэцүү л болчихж байгаа. Тэгэхээр бүгд 100% биш. Тэгээд нөө өлөл үзсэн тоглолтоо үзүүлж чаддгүй. Энэ дээр бас айл ал баг дээр дасгалжуулагчийн ялгаас гарчуулагч байна. Ер нь удиралт нэг хожигдохороо 4-5 ч юм уу дараалж хожигдоодсэн шүү дээ Cleveland-ийн хувьд. Тэгэхээр толгойн хувьд Cleveland ер нь одоо яах ёстой вэ? Эсрэг баг нь 8-9 хүн ингээд 10-аас дээш оноо аваад товтлогоонд ингээд байнга оролцоод идэг ер нь энэ багийн эсрэг ер нь яаж тоглох ёстой? Одоо тэгэл нөгөө байрлсан тоглолтын дээр хамгаалагчид нөгөө зөрөөд байгаа шүү дээ. Тэрэн дээр зүрхгүйгээр солиул хоцрох юм уу? Тэрэн дээр л төлөвлөгөө боловсруулах болов уу гэж яг үлээ тайлбарлаж явахдаа ч гэсэн яг тэрийг онцлол бодоол яриа тайлбар дээр ч ярьж ирсэн л та. Тэгэл амархан солигдоод тэгэл нөгөө Strus-ыг доор олдож аваадсан. Тэрэн дээр харин өөр гаргалгаанууд л гарах болов. Тэрнээс гарааны бүрэлдэхүүнд өөрчлөлт орохгүй бах. За өөртөө ч гэсэн ямар ч сан 5 тоглолтыг бол авах байвал авчих бах. Харин 6 тоглолтын дээр дуусах уу дуусахгүй юу гэдэг дээр гарах чинь тэгээд Гарланд ямар ч сан хэмнэлээ олоод нэг шидэлтүүд унгааж байгаа тоглолтыг дуусгасан тултай баяртай. Тэгээд Мобли өнөөдрөх шиг банк муу тоглохгүй бах гэж найдаж байна. Тэгээд Хантер бас өнөөдрөх муу байсан. Тэр аль аль нэг хүчлээд үнэхээр шидэлтэнд ороод гараал дутаал байсан л та. Тоглолтын ихнээс Хантер Мичлийн гэмтэл шийдэх болчлоо доо. Нөгөө хэдийн гэмтэл ч яг хөө гүрийгээ тоглох юм шиг байна. Мичилж баг заавал орж ирэх байх л та. Баясаа Гөө би бол харин ингээд Pacers ер нь дуусчлаа. Тийм дуусчлаа гэж харж байна. Яг үгүй гэмт хэрэглэгдэж угаасаа л энэ спортын нэг хэсэг тэгээд үе үед л плей-оффт улирлаа урт үргэлжлүүлдэг багууд
гэмт хүртлээр хол байсан багууд л хвчлэн байдаг шүү дээ. Тийм учраас зүгээр Cavaliers-ийн хувьд бол яг үндэ харамсалтай. Яг үндэ Энэ үлрэл зүгээр дорн бүсийн бид нар Boston заахаа аваргууд юм даа гэж нэг ярихгүйсэн Cavaliers зүгээр дорн бүсийг зүгээр атгаж ийлээ шүү дээ ганцаархнаа. Бүх багуудыг хождог үлрэлд үзүүлж байгаа статистик үзүүлэлтэнд нь түүхэнд бичигдэхээр гээд тэгээ энэ үлрэл шилдэг суулжуулагч чинь авлаа. Гайхалтай амжилтын дараа ингээд гэмт хүртлээс болоод үлрэл нь хүсэнд нь хүртэл фэнүүдийнх нь хүсэж байгаа шиг хол явахгүй болчлоо. Би бол тэгж л харж байна. Ер нь бол Knicks-тэй тоглож байгаа Boston тоглолтыг харахаар Cavaliers эрүүл саруул ингээд тэ финал болцсон бол бас тун сонирхолтой. Хоёр болох магадлал өндөр л харагдчихлаа шүү дээ. Тэгээд яг нөгөө Atlanta Hawks-тэй бол би харьцуулж бодохгүй байгаа. Atlanta-г бол угийн ирээдүйн ч гэсэн гэрэл гээгээтэй потенциал илүү. Atlanta Hawks-ын тухайн үеийн лидер чинь Paul Millsap, Horford, Jeff Teague 3 байхад тийм шүү дээ. энэ чинь Mobley, Mitchell гэдэг ингээд насаар залуу, шал өөр төвшний карьер нь ч илүү урт үргэлжлэх, ур чадвар нь ч баг илүү байвал байхаар юм тоглогчтой байгаа учраас Cleveland ирээдүй гоё хөвөрэй л гэж бодож байна. Garland-ыг харин солих хэрэгтэй болж таарах гэдэг нөгөө. Тэгжиж финалийн төвшөнд баг болох баг. За тэгээд төгсгөлд нь хэдүүлээ 8 багийн яг одоо үлдсэн байгаа 8 багийн авраг авах магадлалыг харуулж байна. За авраг авах магадлалыг OKC Thunder тэргүүлээд эхэлсэн байна. За ер нь л босс Celtics байгаа гэсэн. Эхний хоёр бүр тасархаа биш үү? Тийм ээ. Тэрний араас нь Timberwolves Энийг харахаар нэг юм байна шүү. Одоо Thunder яг Nuggets-ийн гараас гарч ирэх юм үгүй мөн тодорхойгүй багт л хамгийн фэврит нь байгаад байдаг те. Энэ бол сонь те. Тийм. Үгүй Celtics чинь бүр 2-1-ээр хожигдож байгаа шүү. тийм шүү. Тэгэхэд Тийм байгаад шүү. Гэхдээ тэгээд талбайд нь олох гээд байгаа тийм бас тоглож байгаа хоёр баг нэрээ өөр аахгүй. Зүгээр одоо юу гэдэг энэ сурал Nuggets хэрэг хожих юм бол одоо юу гэдэг Thunder-ийн оронд фэврит байхгүй болчиход байхгүй байхгүй юу? Аа. Minnesota анх удаага энэ жил ингээ 3 дугаар байрлал орж ирлээ. Гайхалтай. Стефен Гимтэл мэтэлгээл зөндөө мэлүүлэл. Яг Nuggets-ийг яагаад баг байгаа даа гэхээр OKC-тэй цуврал тоглож байгаа. Сая тэр дөрөвдөө Cavaliers 3-1-ээр хожигдж байгаа дөрөвдөө. За тэгээд плей-оффын мөчр гэж ярьдаг. Тоглолтын үр дүнгууд юу ямар байгааг харцгааж байна. За манайш мэдээж Golden State Warriors болон Minnesota Timberwolves-ийн тоглолт болно. Boston New York-ийн тоглолт болно. Boston New York Knicks багийн тоглолт. 7:30-аас Цуврал тэнцгүй үгүй юу гэдэг хоёр тоглолт явах нь тийм ээ. тийм. Тэнцүү эсвэл Индиана шиг 3-1 болж те. Хэцүү нөхцөл байдалд орох уу тийм ээ. За тун сонирхолтой тоглолт бид нэг үлдээж байна. Тэгээд цувралууд бүгдээрээ нэг өдөр өнжөөд явж байгаа учраас энэ өдөр болгон Premier Sports Network-оор цувралын тоглолтууд Яг энэ 2 дугаар шатнаас гэхдээ ганц нэг тоглолт гарахгүй өдөр байна шүү. Тийм байдаг. Угаас тэгжиж нөө бүсийн аваргаас эхлээд бүх тоглолтоо гаргаж ирсэн. За тэгэхээр та бүхэн ямарсан Premier Sports Network сувгаар шууд амжуулах тоглолтуудыг бас хүлээн авч үзээрэй. Тэгээд энэ түрээд NBA Talk-ийн 34 дахь дугаар өндөрлж байна. NBA Talk маань энэ 7 хоногоос эхлэн 7 хоногийн нэгд өдөр болгон буцаад эргээд нэвтрүүлэг маань явах оруулсан. Тэгээд энэ түрээд өндөрлж байна. Баяртай үзэгчдээ. байна.